Монгол Ардын намаас Эрдэнэтийн 49%-ийг төрийн мэдээлэлд авах шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл цацагдж байна. Үүгээр дуйлан шууган дуусахгүй харин ч улам асаж мэдх юм. Золигийн 49%-ийг Эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр худалдан авсан гэх ба мөн төр өөрөө баталгаа гаргаж өгсөн мөнгөөр 8 хийгдсэн гэгддэг. Тэгэхээр Mongolian Copper Жилүү компани алдагдалд орохгүй хэдий ч тэр компани ард хэн байгаа вүлээ гэж бодглохлоор энэ хэрүүл лав эх 4 жилдээ дуусахгүй үргэлжлэх байх. Түүнээс гадна 8 хийгдснээс хойш 6-7 сарын туршид Эрдэнэт үйлдвэрээс улсад өгдөг татвар бараг байхгүйтэй адил болсон. Мөн түүнчлэн 28 настай залуугийн нэр дээр ашиг хэмээн 58 сая долларын орлого орсон тухай мэдээ цацагдсан байгаа. Ер нь тэгээд ямар нэг байдлаар хууль зөрчсөн илэрхий лойрын үнэр ханхалсал бол заавал шоронд оруулж буй санаа намрах зантай монголчууд энэ асуудал дээр тийм ч амархан амаа хамхихгүй л байх. За түүнээс гадна хятадаас зээл авахын тулд заавал Эрдэнэт үйлдвэрээ төрийнхээ мэдэл 100% авсан байх. Мөн 5 толгойн 49%-ийг шинхад өгсөн байх ёстой хэмээн хятадууд тулгын шаардлага хийсэн хэмээх мэдээнүүд цацагдж эхлээд байна. Жинхэнэ хэрүүл жинхэнэ асуудал чинь одоо л харин оволзож мэдгэл юм.